Oreo. Дараагийнх нь лимонтой Oreo. Энэ гэхдээ ийм жижигхэн савлгаатай юм байна. За яг энэ Ореог бүгдээр л идэж үзчихсэн мэт. Тэгээ өнөөдөр би өөрөөсөө идэж үзэж байгаагүй сонирхолтой Ореонуудыг туршиж үзэхээр бэлдсэн сууж ийн. Тэгээд миний мэдгүй зөндөө олон Орeo байсан юмтач би айгу эвгүй Oreo ч идэж магадгүй. За шууд нэгээр нь задлаад идээд эхлэе та нар сайн уу? Би сайн бичлэгээ хэлүүлээ. Би бүр идэх гээд яраад шүү. Минттэй Ореоноос эхлэе. Гаатай бичин гэхээр надад жоох сонин санагдаад байгаа. Гэтэ яг амсаал идээд үзье. Гадаадууд идээд байгаа юм ч одоо монголчууд яагаад идэж болохгүй. Их маягтай задарнаа энэ бас. Өөдөөс шууд гаа үнэрч чинь яг шүдний оо шиг гэх юм үгүй. Гаатай бог шиг гэж хэлэх хэрэгтэй юм. Өөрөө идэх гэж шүдний оо гэж хэлээ наа. За шууд идээ ямар ч кат байхгүй те. Шууд фокус орно сте. Гаатай зөндөө гаатай. Дотор нь ингээ оошгцсан юм шиг ерөөсөө биш байна. Ямар сони юм би идэж чадаад байна шүү дээ. Минттэй юм би дуртай байлгүй дургуулгүй. Би богчжлах дуртай. Гэтэ энэ бичийн дунд юм гаа байна гэхлээр надад амар сонирхол байна л да. Би уул нь өөрийгөө идэж чадахгүй папу ямар муухай яг оошиг байна мэн гэ би ста алцгнаж өгөх байх гэсэн чинь ерөөсөө тэгсэнгүү би идээд энэ гаа үнэрч чинь ингээд богчжилсан юм шиг ингээ сингинэд гаа үнэртээд амтагтаал байна. Доторх крем нь санснаас айгүй зузаан байна. Яг ингээд нүдээр ингээд олилгоод харуул айгүй зузаан. Доторх крем нь юм ногоон өнгөтэй болохоор илүү сонирхол татаад байна. Тэгэхээр би 8.8 оноо өглөө. Дараагийнх нь лимонтой Oreo. Надад та сонирхолтой санагдаж байгаа төрлүүдийн нэг байгаа. Тэгээд идэж үзье. Вау. Йоо ямар янзын юм бэ? Амталж үзег байхад л эсгэлэн үнэртэй байх юм. Ингээд тавьжул хөөрхөн юм байна. Би өөртөө нэг юм ширээ авсан байхгүй юу? Ингээд идэх юм ингээд тавих айгүй жижиг ширээ. За тэгээд энийг идэх одоо гол нь шүү дээ. Та нар лимонтой зарим идчихсэн нь яг тэрэн шиг санагдаж байна. Гаднах уут нь айгүй сонирхол татаад байсан. Ихэвчлэн Ореоны уут бол цэнхэр өнгөтэй байдаг. Тэгээ энэ болохоор шар өнгөтэйсэн болохоор миний бас сонирхол татсан шалтгаан. Тэгтээ бүр яг гоё юм лимон амтагтан гэж бодсонгүй. Лимонтой Oreo яалчгүй бүх юмараа өөр байна. Энэ бичээний гаднах бичээний өнгө, доторх кремний амт эсгэлэн байгаа байдал бүр үнэхээр таалагдлаа. Тэгэхээр энэ би 10-аас 9 оноо өглөө. Би угаасаа эсгэлэн юмд амар дууртай. Лимонтой Oreo гоё юм байна. Яалчгүй гоё юм байна. За удахгүй шинэ жил болох чинь Oreo маань юугаараа дутхгүй энэ шинэ жил зориулсан юм limited edition төрлөөс гаргасан байна. Тэгээд энийг намсъя. Энэ айгуу тийм нойцон салбитг шиг ингээ онгоодог ингэж. Та нар тэгж санагдаж байна уу? За ийм улаан юм байна. Энэ одоо юутэй гүзэлцэн тийм үү? Үгүй мэн энэ зүгээр улаан өнгөнд оруулсан ийм кремтэй гинэ. Энэ дээр ингээд биччихжээ. Ийм хөөрхөн дүрснүүдтэй байна дээрээ өөр юм байна. Энэ ингээ янзын гоё улаан өнгөтэй. Энэ болохоор цасан ширхний дүрстэй байна. Цасан хүний дүрстэй байна. Энийг харсан чи гээгүй шинэ жил санаанд орчлоо. Ядчихлээ юм улаан өнгөтэй болохоор амсъя. Шинэ жил зориулж гаргасан энэ Joy гэсэн нэртэй Oreo бол гоё байлаа. Зүгээр өнгө нь айгүй сонирхолтой байлаа. Тэгэхээс шууд зүгээр юм энгийн Oreoтой яг адилхан амттай. Зүгээр энэ доторх кремийн зүгээр улаан болгоцсон л гэсэн үг. Гэтэ дотроо ийм зураг мурагтайг нь айгүй таалагдлаа. Тэгэхээр энэ 10-аас 6 оноо өгөхөөс яг 6.6 оноо өгчий. Oreoтой хамгийн гоё зохицох зүйл бол сүүгээ уух би юм аяг Oreoгийн өөрсдийнх нь үндсэн аль бие усныхын сайтаас юм аяг авсан. Бас зүгээр ч аяган тийгээс уучмааргүй шүү дээ. Цаараа. Энэ ардаа бас юм Oreo хийсэн мэт ямар хөөх юм бэ? Ингээд ийм аяг байгаа. Энэ шилэн юм биш. Би хунцар гэж бодсон. Гэсэн чинь шилэн юм байна. Энэ дотор нөгөө Oreo-нуудаа хийнгүүтлээ. Энэ дотор сүүгээ хийгээд дүрлээ идэн. Сүүний амтыг та нар бүгд мэднэ шүү дээ. Сүү өвзөд компани байртай сүү хонжирт хөтөлбөр зарлаа. Та 2 өрөө байртай болмоор байна уу? Шууд реклам явуулдаг. За шууд реклам юу гэнэ нөх сүү өвзөд компани Milk болон Шимт сүүн дээр байрсан QR кодыг утасны камераар уншуулснаар энэ доор шар өнгийн бүртгүүлэх холбоос гарч ирнэ. Та өөрийн утасны дугаар болон тухайн сүүг худалдан авсан баримтын кодыг үнэн зөв бөгснөр таны бүртгэл баталгаажиж та 2 өрөө байр авах боломжтой болно гэсэн үг. За тэгээ өдөр тутамдаа худалдаж авдаг энэ сүүнийхэн доороогоо QR кодыг нэг зав гаргаад уншуулаатгаараа би сая 2-ыг уншуулчихлаа. Сэргэлэн хүмүүс бол эмээ өвөд авч өгж байгаа сүүнийхэн энэ доотлын QR кодыг уншуулчихвал их зүгээр юм байгаа. За тэгээ энийг уншуулснараа та нар юу хоочих юм те бид нар юу хоочих юм гэхэлэр iPhone 16 MacBook Air Dubai аялга ирэх юм нөгөө 2 өрөө байрчин байна. 65 инчийн зурагт маань автомат аяг тавг угаагч байна. EMR сэлгүүрээр үйлчлүүл эрхийн бичиг мичиг гэ. За тэгээ ерөөсөө л энийг л уншуул. За тэгэл хож хамтарч ажилласан Softsat компани.
Тохирлыг сард 2 удаа сүүцэд компани Facebook болон Сүлт ТV-гээр шууд дамжуулаад үзэх боломжтой. Дараагийнх нь болохоор төрсөн өдрийн бялгууны амттай Oreo. Миний гар мар шүтмүүд ингээ харагдаад байж магадгүй энэ Oreo-ноос болж байгаа шүү. За энийгээ задлаа. Гэтэ бүр яг нөөцөс салбитдаг шиг онгоодж байгаа юм шиг танаар санагдахгүй байна уу? Хүүхэн ямар гоё үнэртэй юм бэ? Оо, бүр яг л whipping cream үүдөөс ингээд сагж үнэртэж шээ. Харагдаж байна уу? Доторх нь ийм зүгээр цагаан крем биш. Яг энэ зурган дээрх шиг юм байна. Доторх нь харьцуулъя. Энэ зүгээр жирийн цагаан кремтэй Oreo ингэж харагдаж байна. Энэ нөгөө тортны амттай Oreo. За одоо энэ нэрээ ингэж аваад дүүрээд яг удаан дүүрэх байсан уу? Йоо, энэ зүгээр 10-аас 10. Яг үнэршиг амттай. Энэ яг юутай юм бэ? Ямар гоё амттай юм бэ? Бүр яг л торт идж байгаа юм шиг санагдчих. Яаж ч л крем чи яасан их юм. Йоо, ямар кайфтай юм бэ? Вау, no хөвчлөө. Бүр арай л дэндүү гоё амттай болохоор бүр яг энэ кремийн тусад нь амсаж үзье. Ингээ баахан өнгө энэ одоо юу юм болоо мэдэхгүй. За санаж юу гэж залбирах вэ? Яг ориг тортны крем шиг. Эсвэл яг орос мороско шиг амтгаж байна. Цагаан өнгөтэй Oreoтой яг төстэй л ах гэж бодсон. Бүр шал өөр байла. Бүр үнэхээр ориг амт гэж энийг хэлэн. Та нар хэрвээ авч идгээр бол энийг авч идээр 10-аас 10 тэнэрвтэй. Дараагийнх нь Colaтой Oreo. Энэ Coca-Cola компани Oreoтой хамтраад ийм төрөл гаргасан юм байлээ. Гэхдээ энэ нь ингээ байнга худалдаалах биш. Ингээ төр зүр ингээ худалдаалагдах бүтээгдэхүүн юм шиг байлаа. Ингээ sold out болж дуусаад байсан. За ингэж харагдаж байна. Воо, бүр яг Colaтой эрзэн чихэр байдаг шүү дээ. Яг тэрэн шиг үнэрчэж байна. Ямар сони бичин шиг үрээс үнэртэхгүй байна шүү дээ. Coke ардталтай Oreo. Ямар амар их крем бэ. Ямар сони жоо эвгүй юм аа. Бөөлж гож байгаа юм шиг. Энд дээр popping candy гэж бичсэн байна. Тесрдэг чихэр дотор нь байгаа юм. Яалтчгүй юм дотроо нэг юм үл ялэг тесрээд байсан байхгүй юу? Тэгээ нэг үнэртэнгүүд яг л Colaтой эрзэн чихэр үнэрчэж байна. Тэгээд жажлаад идэнгүүт ингээ аманд ингээ тесрээд ингээ ороод. Гэтэ тэр нь амар их биш. Яг л ингээл Cola-нд дүрээд гаргаад ирсэн Oreo шиг л санагдаж байна. Тийм крем мэрэмэн ч гэсэндээ ийм тесрдэг чихэр дотор нь байгаа юм шиг мэдгүй. Надад талаа ерөөсөө таалагдахгүй байна. Colaтой Oreo-нд 10-аас 3 оноо. Нул чихэр. Тэгж эзэж идэхгүй. Дараагийнх нь болохоор Coffeeтэй Oreo. Энд дээр Java chip гэж бичсэн. Coffeeтэй тэгсэрнээс нэг юм бичээний үүрэмхтэй гэж би ойлгоод байгаа. Идэж үзье. Оо, бүр яг л яа үнэрчэж байна. Бүр яг coffee shop дорнгууд яг нэг юм нул кофе сингнэл үнэрцдэг те кофений өөрмөр. Яг тэр шиг үнэрчэж байна. Эсвэл яа тэр шиг үнэрчэж байна. Тэгэд хүйер нь мэддэг ямаараа л төсөөлүүлж хэлнэ гэж үнэн шүү. Зяа шин ингээ хий шүү дээ. Ингээ сайхан дүүрүү шүү дээ. Юунд тул сүтэ амтарч бол. Энэ аяга миний хамгийн зөв худалдаа авалт байлаа. Хамгийн их тэр минттэй Oreo гэдэг энүүнэр дүүрэн ингээ гаас ингэнэдсэн бол одоо энүүнэр дүүрэн ингээ кофе сингэнэд байна. Энэ аягүй гоё юм байна. Надад үнэхээр таалагдлаа. Энэ дотор нь байгаа нэг хар цэг юмнууд нөө Java chip юм шиг байна. Энд би 10-аас 9 оноо өгч гэхээр арай ихтгэж байгаа болохоор 8.9 оноо өгч. За дараагийнх нь болохоор Handy Snack гэдэг энэ дээр биччихсэн. Тэгээ энэ Oreo одоо энэ Oreo-ны бичээний тустай энэ крем бас тустай ингээд өөрөө ингээд дүрээд идэх боломжтой юм төрлийн юм байлаа. За имийн хүүдээ чихэр өгнө. Али имийн авдраа онгоолгоох. Энийг хараа миний хүү ингээд Oreo гэд бичээн миний хүү ингээд ингэж иддэг байхгүй имийн заагаад өгье. За юу ингээд ингэж иддэг миний хүү цэвэрхэн идэх шүү. За юу. Энэ юм бэ. Тэгээд энийг ингээд хуглаад воо. Гин гүтлээ энэ дээрээ дүрээд тэгээ хазах хэрэгтэй байна. Амтлаагүй ажил ингээд идэг наацантай угаасаа гоё амттай юм шиг харагдаад байсан. Бичэн нь бол иймэрхүү хэмжээтэй. Аюу сонирхолтой юм байна. Өөрөө ингэж дүүрж иддэг Oreo идэж үдчихаагүй мэнэ. Бас сонирхолтой Oreo-ны нэг төрөл байгаа аахгүй. Тэгээ крем нь илүү шинхэн юм байна. Бичэн нь бол яг адилхан амттай байна. Энийг хичээл рүү явахдаа цүнхлээ авчлаа аюу хөөрхөн юм байна. Амны зугаа болчихгүй. За тэгээд энэ 10-аас
8 өгч гоё л байлаа. За дараагийнх нь cinnamon-тэй яна буруу харуулчих. Cinnamon нэг юм байдаг та. Надад нэг таалагддаггүй л дээ, нэг юм амтлагч шиг надад санагддаг. Энэ гэхдээ ийм жижигхэн савлгаатай юм байна. Энэ бусад миний идж байгаа орионуудаас хамаагүй жижигхэн юм байна. Энэ задлах нь айгүй кайфтай. Амар cinnamon өнөрч байна. Камерт олигтой харагдахгүй л дээ. Гэтэ ингээ нүдэрээ ингээ харангуут яг ингээ перц ингээ хасгацсан юм шиг. Cinnamon яг л перц шиг гэж ойлгочиход болно да. Хэрвээ амталж үзэг бол аюу муухай шүү заяа. Энэ төрмөрх шиг надад санагддаг. Йоо. Би нэг л хэлнэ. Cinnamon-ы амттай гэж битцэн л байгаа бол бүр яг л намайг хөлөгдөхгүйгээр cinnamon сайн амтагдаж чадчихээн. Энэ нь би 10-аас 6 хоног хаа би яагаад юу cinnamon амар дурггүй. Дараагийнх нь болохоор Oreo-ных нь гадуур ингээд цагаан шоколадаар бүрдсэн юм limited edition төрөл юм шиг байна. Тэгээ энэ дээр болохоор white fudge covered Oreo гэж битцсэн байгаа юм байна л та. Тэгээ задлж үзье. Хайрцагтай Oreo. Баг нөгөө гялгар утад нөөцөл битг шиг онгоодог Oreo задлаад байсан чи. Одоо арай өөрийг задлаж сонирхолтой. Энэ би зүг задлж гинөө. Өө надад бүр яг макарон шиг харагддаг шүү дээ. Оо. Юм сонирхолтой юм те. Цас итгэж байгаа юм шиг нөгөө бөөрн килсэн цасан бөмбөг итгэж байгаа юм шиг санагдаж байна. Жохон нялууны хувьд нялуун байх магадaltaй юм яа гэхээр гадуура айгу зузаан юм цагаан шоколадтай байна. Би өөрөө нэг тийм цагаан шоколад нэг сонирхолгүй. Энэс нэг олныг идмээргүй байна. Айгу нялуу. Вөө, нэг ширхгэн 100 калори юм биш. Oreo-ны гадуур ингээ шоколад бүрхэн гэхлээр надад ерөөсө төсөөлөгдөхгүй. Энд би 10-аас 7 өнөө өгнө. Байнга авч идэггүй гэвэл үгүй. Дараагийнх нь айгу сонирн би ингээд 2 минттэй Oreo авцсан юм шиг байна. Энэ хоёрыг давхцуулаад гэхдээ энэний нэг өөр юм нь gluten free гэд биччихсэн байгаа нь айгу онцлог санагдлаа. Чигш зүгээр андуурч авсныгаа зүгээр зөвтгөхгүйд байдаг натсан. Тэгээд бас юм сонирхолтой цагаан өнгөтэй юм савлгаатай байсан болохоор бас миний сонирхлыг татаад байсан болохоор би авцсан байж магадгүй. Би яг захиалж байхдаа юу бодож авснаа ерөөсөө санахгүй байна уу? Миний ингээд ой санамж ингээд ер нь жоохон ингээд баг амар хурдан юм мартчихдаг. Энэ ч бүр арай өөр юм шүү. За ер нь яг ялгаагүй юм шүү дээ. Бичээний ингээ харангуут энэ нь арай хар өнгөтэй, энэ нь арай нэг боровтор өнгөтэй юм шиг харагдаж байна. Тэгээд амсын авцсан юм чи. Энэ ч бүр илүү гаатай байна шүү. Арай л гаатай байна. Энэ болохоор надад таалагдаад байсан шүү дээ. Ингээ идэх боломжтой гаатай байсан байхгүй энэ төрөл нь. Яг уу ялгаагүй л байна л да. Гэхдээ энэ минтнийх нь орц нь энд арай их юм шиг санагдаж байна. Бүр яг амар гаатай нөгөө 2XL гаатай богч ажилласан юм санагдаж байна. Савлгаа нь гоё байсан болохоор л 2 оноо өглөө тэгээс ш 1 мег оноо л авсан баг. Гэт сая сонирмолчлоо. Тэгээд би сарын өмнө Halloween амттан гэсэн бичлэгэн дээрээ идчихсэн энэ Oreo-нуудаа одоо л идэж бараагүй л байгаа бүтэн сар өнгөрчөөд байхад ийм байна. Манай гэрт ч идэх хүн алга тэгээд би ч тоож идэхгүй байна. Яг тэгэхээр би турах гад ингээд чихрээ юу ингээ хасаад байгаа. Тэгээд би яг бичлэг хийхдээ л идээ тэгээд бусад үеэрээ ингээд хадгалаа. Тэгэл хадгалсаар байгаа одоо бараг түүц шиг боллоо би бараг. Дараагийнх нь миний өмнө нь ерөөсөө идэж үзэж байгаагүй Oreo. Угаасаа саяны бүгдийг би ерөөсөө идэж үзэж байгаагүй л дээ. Энэ ч гэсэн ялгаагүй байна. Энэ болохоор Toffee Crunch гэж бичсэн. Toffee гэхэлэр миний төсөөлөлд бол нэг юм ирис гэж бодогдоод байгаа байхгүй юу? Эндээс зүгээр чанар гэдэг зүйл өнөрцөж шít. Гэ крем нь ингээд нүдээр харангууд амар зузаан ингээ яг миний ингээ хуруур шиг санагдаад бах юм. Тэгээ үнэртэнгүүд үнэрнээс аягүй хурц. Ер нь саяны идсэн бүгдээрээ л аягүй амар хурц байлаа. Тэгээ би өөрөө ч бас ингээ болгодоод байна. Би ч бас их чихэр иддэг хүн нэг тэг болгоддоггүй штэ. Гэтэ энэ дэр бол овоо болгодож шүү. За нэг амсаа. Яг л ирээс байх хэвээр. Энэний бичиг надад амар таалагдчих байна. Өмнөх эзнүүд нь яг ч юм амар хатуу байсан. Энэ ингээ шууд ингээд бутраад байна. Энэ сүүл уухгүй бол явахгүй мэн нэрэл Oreo-тай сүүнхээр цогцдг юм байна уу? Ирээс нь би яг ч юм нэг тийм туртай бол байдгүй. Гэтэ хаяа итгэд гоё байдаг. Бүр өнсүйд. Тэгээ энэ лав надад таалагдлаа. Бичин нь бол үнэхээр гоё бутарж байна. Энэ нь би 10-аас 8 оноо ихтнээ 7.1 өгчээ. За дараагийнх нь peanut butter-тай газрын самартай гэх юм уу? Газрын самрын тостой. Нэг юм байдаг та. Тим юмтай. Ер нь самартай Oreo л гिचгэд болох юм байна дөө. За унснаа л идэх. Самарч ажиллаж байгаа юм шиг санагдаад байна.
Зүгөө дуусгачлаа. Гэтэ миний бичээ дуусах болоогүй байна. За энд бол би 10-аас 10 оноо өгнө. Йой, нэрнэсээ. Би 10-аас 10 оноо. Би яагаад оноогоо харамлах гээд байгаа юм бэ? Би 10 оноо өгч. Одоо ингээд тэгвэл би ингээ оноогоо харамлаад 9.1 тэд мэдгээ маяглаад өгнө. 10-аас 10. Дараагийнх нь шоколадтай Oreo. Бас шоколад гоё шүү. Зя ингэж харагдаж байна. Нэг тийм онцгой үнэр бол алгаа. Айгүй ингээ амттай. Эм шоколадтай Oreo идчихсэн мэтлээ надад тийм онцгой санагдсангүй тэгэхээр 10-аас 5 оноо өгчээ. За дараагийнх нь chocolate peanut butter pie гинэ. Нөгөө саяны миний айгүй амтархан идсэн нөгөө газрын самрын тостой самартай торт гэх юм уу шоколадтай. Энд нөгөө лимонтой Oreo энэ болохоор нөгөө сая задлсан арай бараа юм байна. Айгүй нөгөө гоё газрын самрын тос маань үнэртэж байна. Энэ ийм юм байна. Хоёр тал нь ингээд өөр юм байна. Энэ нь шоколад, энэ нь нөгөө газрын самрын юу юм байна. Тос гэх юм. Яг тийм гоё юм байна. Энэ Oreo бол хамгийн сүүлийн Oreo байсан юм байна. Тэгээд би ер нь ийм газрын самрын тоснд айгүй дуртай юм. Peanut butter-т. Миний ер нь самартай юмд би ер нь нуусгүй шүү. Тэгэхээр энэ үнээр дүүрэн ингээ самар үнэрсэж байна. Надад таалагдж байгаа болохоор би 9.4 оноо өгчээ гэж бодож байна. За 9.5 оноо өгчээ. Өнөө оноон дээр би жоохон харамч байх гэдэг болсон байлаа. Гэхдээ хаяа гоё өгөөмөр зан хөдлөн тэгээд энэ удаагийн имжлэг маань энэ үрээд өндөрлж гин тэгээд дуустал нууцнд бүгд нь баярлаа. Надад бол үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд хамгийн сүүлд нь энэ аягандаа оноо өгчэй гэж бодож байна. Энэ аяганд би 10-аас 10 оноо өгөнд би захиасандаа хизэж харамсахгүй. Би одоо ингээд үлдсэн Oreo-нуудаа идэхдээ дандаа энэ аягандаа идэ гэж бодож байгаа. Тэгээд энэ хүртэл бичлэгийн үзсэнд баярлалаа. Дараагийн имжлэгээр уулзлаа. Түр баяртай ажид дугаа сонсъё. Автагаа хамт музейд очоод арагясыг анхаарсан юу. Gurusing auratik various tones tagagun batu utgol kurtes tahanastom